Монзоо ширээд дээрсэн шүү дээ. Өнөөдөр жоох салхитай. Орон зүг жоох гарч байна. За хүн хөдөлгөөн машин төрөл. Нилээ их ахчнэ. Салхитай болохоор дороо мон жоохон байлцаад. Жоохон доогор нисгэл. Дараа дэлгэлцэж шүү. Өндөр салхитай гэж анхааруулга гарч ирж байна. За батраа 89 уул нэг нь дээшгээ хийдрэгөө болохоор салхилгүй гайгүй гэдэг юм лээ. Дэлгэлцэж байна. Ямар их машин би. Ер нь л дээшиг машин явахгүй төвжлээд байхаар нь доороос нь явж байна. Энэгээр бас хоолны газар төвд дэлгүүрүүд бас нэлээх болчихж байна. Нэр жоох талцсан. Жоох бас цогмос. Жоох өндөр авахгүй ноцлоод байгаа даа шүү. Явгоо нэг зам таа шүү дээ. Энэ ч бас мөрөн болдог болсон юм шүү дээ. Болдог байсан шүү дээ. Тийм байна. Байсан шүү дээ. Ч бас жуулчлалаа гэж үтэн тий. Мөрөн болдог урд нь бол байсан юм уу тий? За энэ одоо энэ баахан төөрнөд байна. Монзоо шир хийдлэхээр 1733 онд анх байгуулагдсан байлаа. Нийт тухайн үед бол 300-га лам хавраг суудаг. За тэгээд 20 гаруй сүмэттэй Монголын бас томоохон хэдүүдийн нэг байсан юм лээ. Салхитай болохоор дороо мань нэлээд дайлбалцаад байна. За жоо өндрөө авч байгаа. Энэ нь салхин жоохон салхитай. За хэд маань энд чулуугаар баригдсан юм байна. Жоо өндрөө аваад. Тэнд бас нэг сонирхолтой. Энэ тавны талаас авчихсан. Энэ болохоор 2 тонн жинтэй. 2 хөрийн махыг авдаг гэдэг. Тэр жоох даш гарч таа. Энэ тавыг бас дээрээс нь зурж байгаа. 2 хөрийн махыг бүтнээр нь жиндэг. Ийм таваа гэсэн чийсэн. Би бол нэлээд доороо салхитай болохоор харагдана. Салхитай нислэг юм биш үү? Дорооно онгаачих байж байгаа. Дэшиг нэг бичгтэй хав байдаг гэсэн тэглүүний явах шиг. Одноос нэлээд юм. Энэ юу юм бэ? Нэг энэ цахилгааны юм уу хийдий баримл юм. За нэг юм их юм байна. Ийшээ бас явган замтай болцсон юм шүү дээ тий. Минийд нь бол явж байгаа юм хэд тэр ирэх нь бол ирчихсэн. За тэгээ ийшээ болохоор бас ангад л хэм ногоороод бас их гоё болжээ. Салхитай давлж. Сүрчээ жоох хоноод шүү. За энэгээр бас хүмүүс ингэ явдаг юм байна. За нот за буц хэрмэл нэлээ одоо 4 минут гарсан юм байна. Моднуудын ороогоо бас ногоород гоё харагдчих шүү. Ойр төгтөө гарч ирээ. Энд бас агаарлах тас тохиомжтой гоё болсон шүү. Хаврал олрох юм да. Оо. Манай хотын машинууд ирнэ. Тэрчгээр ирсэн юм шүү. Энэ доороо бас 0-тай. Салгах. Энэ уцаараа бичлэг гэж байгаа болохоор дуудлага яриад байна. За битээр ч одоо тэр авцаалаа гадаа. За бис нэлээд өндөр авцаа яваад байгаа юм байна.
197 фит гэж шүү. Сүлжээ бол гэж байна. Өө энэ доошоогоо нисээд нэг харчд юм аа. Доошоогоос нэлээ их хүмүүс ирсэн баг чи. Ишээс агарлж байгаа хүмүүс ихэрдэг болжээ. Батраагаа яваад болохоор үйл бол одоо ингээд жоохон нисээд батраас очдөг жоохон. Дээрэс нь бас гар дараад. Цон болохоор дулаахан болохоос. Баяна. Батрааны хавгаагүй. За бүр одоо энэ зогсоол бүрээд энэ доошоогоо машинуудад авчиж. За ийшээ ирж агаарлал бас гоё юм шүү. Өдөр амралт өдөр болохоор жоохон машин зэрэгтэй байдаг шүү нэ. Вау. Ямар гоё дээ. Батраа 58 та. Энийг бас жижигхэн гол усдаг юм билээ. Майхас артаа би болохоор энэ жоохон яг удаан нисэг болохоор нөгөө модонд шүргэж магадгүй гэж жоохон өндөрөөр ядах шиг байна. За жоохон доошлоод үзье. Энэгээр одоо ингээд өстэй байгаад лээ. Өс нь одоо хайлт тусаагүй. Мөнгөцтэйгээр гол юм ааш. За энэ уул руу нэг хайлтхан нисчихэд. Ноо за 126 фит. Өндөр юм байна. За өндөр салхитай гэж орч өдрөөс орон жоохон дайвалцад. Жоохон хэцүү байна. Миний DJ авата хоёр дараа. Жоохон өөрөө дараа нь өөрөө бас хөнгө. Салхитай болохоор нэлээд дайвалцад. Энэ манай хэд ч явж штэ. Ярманд явсан хүмүүс энд явж байна. За салхинд орог дороо хэсгэгтэй. Энд бас хоёр жоохон оноо шүү дээ. Дараанаас өрхөлтэй. Ой. Өрөхгүй нөө манай хотын мөрд одоо надад. Аас хэнэхгүй байна. За уцаа ер нь бол жоохон цэник мэнийг багсаад ирлээ. Тэгээд бичлэг маань үтсэндээ далид болдно. Салхинд ороо хийсэт байгаа болохоор. За өндөр салхитай. Чон горотой байна. Сүлжээ өндөг гэр нь онгоцны бодолтой жоохон ойрхон газар л хэцүү байлээ. Яг нэ дараа нь бог гэсэн юм л тааж өгдөг.